За сайн бацхан 48 төвх цуврал үргэлжилж байна. Өнөөдрийн дугаараар Туркийн хөлбөмбөгт 2009-оос 10 оны улиралд болсон нэгэн гайхамшигын талаар, гайхамшиг болон нэгэн сүрлийн талаар ярьж өгөхөөр бэлдсэн байна. Сайн байна уу? Пипакаас ирж байна. Таны захиалах хүрээлт ирлээ. Та гэртээ байна уу? Би жоохон ороодохоор байна. PP box төлдөж хөө. Захиалсан байгаа өгч завгүй яваад байна уу? PP box. Таны шинэ 24 долоо хаяг. За тэгээ мэдээж 48 төвх цувралын зураг бичлэгийн маань ерөнхий бэлтгэгчээр Coca-Cola. За Coca-Cola болон Freshpack Pickpack-ийн хамт олон ажиллаж байна. За тэгээ та бүхэн маань iCoke app дээр Coca-Cola-гийн шинэ шошготой No Sugar болон энгийн Coca-Cola-гийн шошготой хувилбаруудаа худалдаж аваад за доор нь байгаа энэхүү QR кодыг харагдж байна уу? Энэ тэ QR кодыг уншуулад iCoke app дээр урамшуулалт шагналтай тэмцээнд оролцоогоорой. За тэгээ Freshpack Pickpack-ийн хамт олноор бас үйлчлүүлээрээ Pickpack-ийн хувьд бол одоо Улаанбаатарын хотын альч булан тохойроо 8900 төгрөгөөр одоо хамгийн хямдар хамгийн найдвартайгаар хөрвөлтөө хийх боломжтой мэдээж. За тэгээ Freshpack-аас бол сонирхолтой зүйл нь одоо хид хідэн одоо хүнсний зах маркетуудаас хүртэл хөрвөлтүүд хийдэг болсон байгаа. Дэлхийн аваргын үеэр шүнжэнгөө тоглолт өглөөжөнгөө тоглолт үзчихэд дэлгүүр явж амжихааргүй зүйлүүд мэдээж зөндөө таарж байгаа тэгвэл хүнсний хүргэлтээ Freshpack-аар хийх боломжтой шүү. За Туркийн хөлбөмбөг бол одоо Туркийн хөлбөмбөгийн дээд лиг тийм ээ. Одоогоор бол Туркийн Супер лиг анх 1959 онд эхэлсэн байдаг. За энэс хойш бол 50 орчим жилийн хугацаанд бол 3 баг л одоо ноёрхсоор ирсэн тийм ээ. Нэг баг ч юм уу нэг байгууллага нэг зүйл ноёрхохыг монополи гэдэг, хоёрыг бол дуополи гэдэг тийм. Тэгвэл гурвыг триополи гэдэг. За ингээд Бешикташ, Фенербахче болон Галатасарай гэсэн триопол бол тэргүүлсээр бол ирсэн. За дундуур нь бол Трабзон хотын Трабзонспор бол бас ганц нэг удаа орж төрүүлсэн байдаг. За гэхдээ нөгөө гурав бол одоо ихэнхдээ хамгаалсан байдаг. За тэгээд 2009-оос 10 оны улиралд эхлэхэд Бурсаспор гэж харал бол татж байгаа. За Бурсаспор бол Бурса хотод бол байршдаг. Анатолия буюу одоо монголоор бол Бага Аз гэдэг тийм ээ. Бага Азийн баруун хойд бүсд байрладаг одоо Бурса гэж жижигхэн хот байдаг. Ер нь бол үйлдвэрлэлээр суурилсан хот. За энэ тийм жижигхэн юм клуб байгаа. За ер нь бол 2009-оос 10 оны улирлаас хэдхэн улирлын өмнө ихэд л одоо доошоогоо унаал гарч ирээл те ингээл юм тогтургүй байдалтай юм клуб бол байсан. За ингээд 9-оос 10 оны улирал эхэлсэн. За дасгалжуулагч Эртүрүл салам юм шүү дээ. Эртүрүл салам бол багийг нэлээд өөрчилсөн. За яаж өөрчилсөн бэ гэхээр илүү одоо сахилга баттай, илүү прогрессив тактиктай, илүү одоо хатуу бэлтгэл хийдэг. Сахилга бат дээр бол нэлээд суурилсан. Нэлээд хөдөлмөрч сэтгэл зүй сайтай ийм одоо бүрэлдэхүүнийг бол босгосон. За тэгээ дээрэс нь одоо од тоглогчид гэхээсээ илүү тактик талаас хоорондын хавцалтайгаа бодож тоглогчтой бол босгосон байна. Энэ үед бол яг хуу баг нь бол тодорхой хэмжээний мөнгө гаргаж сайн тоглогчд авъя гэсэн боловч бол тэгж бол ерөөсөө зориогүй. За тэгээ бүрэлдэхүүний одоо гол тоглогчдын нэг нь бол Дмитрий Иванков гэж болгоор хаалгач байсан. Волкан Шен гэж жигүүрийн давтлагч. За Өмер Эрдоан гэдэг багийн хаалгач нь байсан. За энэ тоглогчдод бол бүгдээрээ чухал тоглогчнаас нь за Саламын хувьд бол одоо супер элит багуудыг одоо гүйцэх юм сэтгэл зүг бол босгож чадсан байсан баг. Гэтэ эхэндээ бол мэдээж мэдээгүй. За тэгээд энэ улиралд бол өрсөлдөөнд тун давгүй бол яваал исэн. За тэгээ явсаар байгаа сүүлчийн тойрогт бол одоо галзуурсан. За гэхдээ тэрнээс өмнө за өмнөх улиралд төрүүлчихсэн байсан Бешикташийн одоо бүрэлдэхүүн гэхэд домогт хаалгач Рүштү Речбер байсан. Матео Феррари даас хамгаалагч байсан. Матиас Делгадо Аргентин тоглогч. Нихат Кавежи Туркийн Шгшиогийн тухайн цаг үеийн хамгийн супер тоглогчдын нэг. Гэх мэт одоо ийм одоо сайн бүрэлдэхүүнтэй баг байсан байгаа Бешикташ хувьд. За Фенербахчегийн хувьд бол Бразил төвийн хагас Алекс, за одоо Испани Ла Лигийн мэрэгэн бууч хүртэл болж исэн Дани Гуиза, Эмре Белозоло Туркийн Шгшиогийн багийн хаалгачаар олон жил тоглосон шүү дээ. Волкан Демирел гэж бас Туркийн мундаг хаалгач, Диего Лугано гэж Уругвайгийн мундаг бас хатуу чанга тоглолттой хамгаалагч гэх мэт одоо ийм сайн бүрэлдэхүүн Фенербахчед бол байсан. За Галатасарайн бүрэлдэхүүн бол одоо бүр супер бүрэлдэхүүнтэйс Тобиас Линдерот тоглож байсан. Одоо Шведийн Шгшиогийн төвийн хагас их сайн тоглогч байсан. Элано гэж одоо мундаг Манчестер Ситигийн одоо Эмират ямарч байсан. Эзэд ирсэн үеийн ихэн үед байсан их сайн төвийн хагас байсан. За Арда Туран, залуу Арда Туран гарч ирж байсан. Кадер Кейта гэж одоо Кот д'Ивуагийн мундаг жигүүрийн тоглогч байсан. Милан Барош Чехийн домогт давтлагч Ливерпулд одоо аврагууд лиг авахд байсан бүрэлдэхүүнтэйсэн тоглогч. За Harry Kewell гэж одоо
Ливерпулд Ливерпулд мундаг тоглож байсан. Австрали тоглогч Giovanni Dos Santos-ыг таад мань мэдж байгаа. Барселонагаас гарсан. Tottenham тоглож байсан. Тэр үед бол одоо Galatasaray тоглож байсан. Бразил тоглогч Жо байсан. Ингээд одуудаар дүүрэн ийм бүрэлдэхүүн бол байсан. Гол өрсөлдөгчт нь одоо жишээ нь Galatasaray-ын дасгалжуулагч бол одоо Frank Rijkaard байсан гэдэг ч юм уу те. За тэгээд сүүлчийн тойрогт нэг юм сонирхолтой юм байна. Юу гэхээр 10 оны 5 сарын 16-нд сүүлчийн тойрог явагдсан. За сүүлчийн 34 дахь тойрогт Bursaspor баг маань бол одоо 72 оноод 2-т явж исэн. За нэгдүгээр нь Fenerbahce 73 оноотой явж исэн. За ингээд сүүлчийн тойрогт 2 том зэрэг тоглолт явсан. Истанбул хотод Fenerbahce клуб талбай дээр Trabzonspor-ыг Shukru Saracoğlu цэнгэлттэй хүлээж авч тогссон. Хожих юм бол авраг болно тийм ээ. За Bursa хотод Bursaspor Beşiktaş'ыг хүлээж авсан. Истанбулын бас нэг том баг. Заавал хожих ёстой. Гэхдээ нөгөө талд бас давхар Fenerbahce оноо алдах ёстой. Тэнцэх юм уу? Хожигдох ёстой тийм ээ. This is quite a game. It'll be a free kick. Oh, what a goal! And emotion overflows. Bursasporын хувьд бол талбай дээр Beşiktaş'ыг 2-1 ярьцаатай. Ер нь нэлээд хурдан бол тэргүүлээд ихэлсэн. Pablo Batalla гэж Аргентин давтлагч болон Ibrahim Taramani өөрийнхөө хаалганд оруулсан голоор 2-1 тэргүүлж ихэлсэн. За Истанбул яг зэрэг нөгөө талд бол Fenerbahce-гээс Daniel Guiza айгүй эрт тоглолтод гол оруулсан боловч Trabzon бол одоо эсэг тэмцэж амжилттай гол оруулж 1-1 болгочихсон байсан. За ингээд Турк даяараа бол одоо энэ хоёр тоглолтод ач холбогдол өгсөн байсан. 80 дахь минут болсон. За Bursaspor 2-1-ээр бол тэргүүлээд ихэлсэн байсан. Эхэлж байсан ч яг одоо 2-1 байж байгаад 2-1 болсон байсан. За нөгөө талд бол 1-1-ийн харьцаатай тоглолт бол явж ирсэн. За яг тоглолтын үр дүн энэ маягаараа дууссан бол Туркийн аваргууд бол Bursaspor болох юм нөхцөлтэй байсан. За тэгээд Fenerbahce-гийн цэнгэлтгэд Shukru Saracoğlu цэнгэлтгэд бол одоо хэдхэн минут үлдчихсэн байсан. За тэгээд одоо Fenerbahce бол Trabzon-ы хамгаалалт руу бол одоо хамаг боломжоор нүдээд эдэг ерөөсө болохгүй байсан. За тэгээ байж нэг сонирхолтой түүх мөч бас. Энэ цэнгэлтгэд бол одоо цэнгэлтгийн арын албаныханд бол Beşiktaş'ын баг гол оруулаад Bursaspor-ыг 2-1 болгосон гэдэг мэдээ ирсэн. 2-1 байсан шүү дээ. Тэгээ 2-1 болсон гэдэг мэдээ ирсэн. За тэгээ тэр хоорондоор одоо цэнгэлтгэхийн зарладаг анонсер байдаг шүү дээ. Датаг буруу ойлгоод сандрал тэр амар уур амьсгал сандрал дундаа цэнгэлтгэд 2-2 болсон гэж зарлцсан. Bursa хотын Bursaspor Beşiktaş 2 тоглож байгаа тоглолт 2-2 болсон гэж зарлцсан. 87 дахь минутанд одоо цэнгэлтгэд зарлцсан. За ингээд зарлсан чи одоо цэнгэлт бол галзуурсан тоглогчид хожичлоо гэд утсан. Ягаад гэвэл 1-1-ээр тэнцчих юм бол мэдээж Fenerbahce аврага авж байгаа тийм ээ. За ингээд энэ цэнгэлтгийн анонсер хүн одоо тоглолт дуусахаас өмнө спикерээр хэлнэ гэдэг бол ер нь бол ойлгомжтой гэж бодоод фанатууд галзуураа плеер Fenerbahce-ийн тоглогчид бол товтлогоо байсан. Зүгээр ингээд үндсэн цагт дуустал одоо хоорондоо дамжуулж за хойгуур майгуураа дамжуулж ягаад үлдсэн хугацааг бол одоо дуусгахаар бол болсон. За ингээд Истанбул шүгэл үлээснээр Fenerbahce Trabzonspor 2 1-1-ээр тэнцээд дууссан. Fenerbahce-гийн цэнгэлтэд суугалсан хэдэн мянган фанатууд галзуурсан баяраа тэмдэглээд 18 дахь удаага Туркийн дээдлэгтээ төрүүлээгээд талбай руугаа орж ирээд танд мэддэггүй бүгдээрингийн тэврээд багийнхаа тоглогчдыг тэврээд Alex de Souza тоглогчийг бүгд өргөж авч ингээд өргөө өстэй галзуурсан. Истанбулд бол энэ ч одоо ингээд галзуу юм болж хооронд бол телевизийн шууд дамжуулалт бол одоо Bursa хотын тоглолтыг гаргажсэн. Тэр тоглолт бол шүгэл дуурахад 2-1 цаатай дууссан. Телевизийн доод хэсэгт нь бол одоо Bursaspor шампион гэж одоо Bursaspor аврагууд боллоо гэсэн бичгтэйгээр шууд дамжуулалт гарч ирсэн. За ингээд 10 минутын хугацаанд бол Fenerbahce-гийн фэнүүд болон тоглогчид бол өстой бөөн газуурлуулж баярлчаад нурах шаардлагатай болсон. Shukru Saracoğlu цэнгэлтгийн хөгжмийг зогсоосон цэнгэлтгийн дэлгэцэн дээр одоо мессеж гаргаж маш энгийн үг бичсэн. Тэр нь Bursaspor ялжээ гэж бичгийг гаргасан. За ингэснээр бол одоо Bursaspor ялсан, лигтээ төрүүлсэн, Fenerbahce 2-т орсон. За ингээд сэтгэл зүйн огцом өөрчлөлт энэ цөм нуралт бол маш итгүүртэй уур хилэнд автсан ийм одоо нөхцөл болсон. Хэдэн мянган фэнүүд талбараа ороод ирсэн байсан нөхцөл оронгороо эргэж уур нь хүрж жинхэнэ эсрэгээр одоо бослог гэдэг шиг эмх замраагүй байдал үүсч бол одоо цэнгэлтгийн суудлуудыг эвдэж шилнүүдийг хагаж цэнгэлтгийн телевизийн студийг бол одоо эвдэж фанатууд орсон нөгөө нэг анонсер нөхөр энэ дотор байгаа гэж одоо тэр нөхрийг барьж авах гээд хагалж ороод телевизийн студийг нь эвдээд те ингээд бол одоо бөө юм болсон. За тэгээд цэнгэлтгийн одоо суудлын маш олон хэсгийг бол одоо гадаж шатаасан те асуудал юм бол болсон. За тэгээд Shukru Saracoğlu цэнгэлтгээс бол ингээ хар утаас авчиж ирсэн дөө энэ үйл явдал болсны дараагаар бол тийм ээ. За тэгээд энэ тоглолтын биш энэ цэнгэлтийн гадаа хашааныхан гадаа бол одоо бөөн эмх замраагүй байдал болсон. Calicoy гэж юм дүүрэгт бол байдаг энэ цэнгэлтэх. За тэгээд бүр ингээ цагдаа магдаанаар гарч ирээд нөгөө нэг даралттай усаар одоо бууддаг юм умтай цагдаа нар ирээд те нулимс асаруулагч хэмээ цацаад өстө нэг хэдэн мянган фанатууд үзүүлдэ эмх замраагүй байдал нь утгаа алдаа. Тэгээд олон 10 хүн бол одоо гимтээд маш олон хүн бол цагдаад нартай
одоо баримтлагдаж бас олон хүн ч гэсэн дараа нь ял мал сонссон байдаг одоо хохирол мохирол учруулсан гэдэг утгаар тийм ээ. За ингээд ийм болсон. За яг ийм юм болж байхад Истанбулд ингээд галзуу солиотой юм болж байхад Бурса хот бол жаргаж ирсэн. 75 оноотойгоор Туркийн дээд лигийн түүхэнд анхныхаа цомыг өргөсөн. За дээрээс нь Туркийн лигийн түүхэнд хүрээсэн дөнгөж 5 дахь баг болж болоод одоо ийм гайхалтай амжилтыг бол үзүүлж за тэгээ маш бага төсвөр ямар ч од тоглогчгүйгээр маш юм нягт тоглолтоогоор бол одоо энэ Эртүрэл Салам гэж дасгалжуулагч бол одоо мундаг амжилтыг бол үзүүлж хөлбөмбөгийн түүхэнд бол одоо нэгэн гайхалтай амжилтыг бол үзүүлсэн. Гэхдээ нөгөө тал бас босон үйл явдал бол бас л хөлбөмбөгийн түүхэнд байгаагүй ийм одоо хачирхалтай харамсалтай хүнд хатуу үйл явдал бол болсон. Тэгээд Бурса хоттой бол Бурса Ататюрк цэнгэлгэд бол тоглодог байсан. За энэ цэнгэлтийг бол 1950 онд ашиглалтанд орсон. Тэгээд 2015 онд хаагаад 2016 онд бол нураасан. За тэгээд Бурсаспор клуб бол одоо дараа нь 11-с 15 оны хооронд баригдаж 15 оны 12 сард ашиглалтанд орсон. Юзүнжү Ил Ататюрк гэдэг одоо энэ цэнгэлтгээд бол орж бололоо одоо тоглолтуудаа хийдэг болсон. УЕФА-гийн 4 одтой зэрэглэлтэй 33,000 үзэгчийн суудалтай юм сонирхолтой цэнгэлт байгаа. Тэгээд хамгийн гол нь дизайн нь хамгийн гоё. Сентениал Ататюрк цэнгэлт гэж бас нэрлэдэг. За энэ цэнгэлтийн хамгийн сонирхолтой дизайн нь бол одоо маш том гадаана юм, маш том ногоон матарны хэлбэртэй. За тэрний учир шалтгаан юу юм бэ гэхээр Бурсаспор клубын одоо очиулал Ешил Тимсахлар гэж одоо нэртэй баг байгаа. За энэ юу гэсэн үг юм бэ гэхээр ногоон матрууд гэсэн юм очтой. За ингээд цэнгэлт нь ийм том одоо бас том матрын хэлбэртэй юм. Дэлхийн хөлбөмбөгтөдөг хамгийн юм содон амархан танигддаг. Бас дээрээс нь одоо шин дээд зэрэглэлийн юм сонирхолтой цэнгэлт бас Бурсаспорт бол байдгаа. $60,000-аас дээш хүргэлт үнэгүй 100 болон 200,000-аас дээш худалдаа авалтанд бэлэгтэй. Freshpack. 48 түүх цуврал бичлэгийн ерөнхий мэдтгэж Pickback. Тавхан Монгол орон даяар байрсан 200 шиг PP боксоор хот дотор болон орон нутгийн хүргэлтэд шийдэх боломжтой. Мөн гэртээ байхгүй үед хүргэлт ирэх эсвэл хүн ямар нэгэн зүйл илгээх гэсэн боловч тэр хүн нь хэлсэн хаягнда байхгүй үед бүр эсвэл гэрийн хаягаа зааж өгөхгүйгээр хүргэлтээ авмаар байгаа үед PP боксыг ашиглан найдвартай эзүүсээ хадгалуулж болно. Мөн хоол, фрешмус, хоолны бэлтгэц мах бөөнд зэрэг ангиллуудын бүтээгдэхүүнүүдийг нэг доороос өргөн сонголтоогоор ганаас ч хүссэн газраа энгийн болон шуурхай хүргэлтээр сонгон захиалан авах боломжтой. Хүргэлтийн хамгийн том дэд бүтцтэй Freshpack платформ. Энэ хүрээд Туркийн хөлбөмбөгтэй холбоотой нэгэн сонирхолтой түүх бол өндөрж байна, сонирхолтой байсан гэж. Миний хувьд маш сонирхолтой түүхтэй та хэдэд сонирхолтой байсан гэж найдаж байна. Ерөнхий ивент тэтгэгчд болох Freshpack Pipac-ийн хамт олондоо маш их баярлалаа. За тэгээ ерөнхий ивент тэтгэгчд болох MCS Coca-Cola-гийн хамт олонд баярлалаа. Дэлхийн аваргын сүүлийн тоглолтуудаа дэмжиж байгаа багтайгаа хамтаагаараа Англи, Аргентин, Франц, Испани гэсэн дэмжиж болж байгаа үлдсэн багуудын юунод байгаа шүү. Шошготой гоё хөлбөрөөс гарсан байгаа тэгэхээр дэмжиж байгаа багтайгаа хамтаагаараа ивент тэтгэгчтэй баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяр таа.